Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Удаан хугацааны дараа гэр бүлийн бичлэгийг оруулж байна. Та нар хүлээсэн үү? Өнөөдрийн дугаарт оролцож байгаа хос бусад оролцогчдоос тэс өөр. Учир нь тэд хурим нь болоход ердөө 2-7 хоног үлдсэн хос юм байна. Тэдний хуримын урилга хүртэл бэлэн болсон ч өдөр бүр давтагдах жижиг маргаанууд улам ширүүцсээр байгаа бөгөөд энэ хിവэрээ үргэлжлэх юм бол гэрэлсний дараа бүрч дордно гэж бодоод гэрлэхээс өмнө мэрэгчлэнүүдийн зөвлөгөөг авахар нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн байна. Эрэгтэйг Им Сэнгэл гэдэг 37 настай Сөүлийн сонуун дүүрэгтайх шабуу рестораны 12 жилийн турш амжилттай ажиллаж байгаа бизнес эрхлэгч 20 гаруй настайдаа ямар ч туршлагагүй ресторанаа нээсэн ч Аз хөдөлмөр хоёрын ачаар өнөөдөр сарын борлуулалтанд ойролцоогоор 150 сая вон хүрдэг болжээ. Харин сүйд бүсгүй нь Чой Сойва 33 настай багаасаа балетээр хичээллэж дараа нь фитнесийн тэмцээнүүдэд оролцсон эрүүл мэндийн салбарт ажиллах болсон. 2023 оны 100 тэд найзынхаа урилгаар кафед таарч Сэнги Сойвагийн хажууд сууж ярилцахад бүсгүй маш даруухан хүмүүжлэлтэй хүн шиг санагдсан гинэ. Сэнгэл би багаасаа Ганнам төссөн болохоор тентхийн олон эмэгтэйтэй уулзж исэн ч Сойва тэднээс огт өөрөөсөн. Маш энгийн, шудраг, айлын эрх охин биш. Өөрийн хүчээр амьдралаа босгох гэж хичээдэг хүн шиг харагдсан гэдэг. Удалгүй Сойва харахаар усход Сэнгэл хамт машинтай салхилахыг санал болгож Сойва хийх юмгүй өмчнө гэж бодоод зөвшөөрсөн ч анхны уулзалтын дараа бараг холбоо тасарчээ. Ингээд хэдэн сарын дараа гольф хамт тоглох боломж гарч ирэх үед Сойва Сэнгэлийн найзуудтай танилцахад бүгд тайван хүмүүжлэлтэй хүмүүсээс нь тул өмнө нь би энэ хүнийг сайн таниагүй байх гэж бодож эхэлсэн байна. Тэр өдрөөс хойш илүү олон удаа уулзаж жилийн дараа албан ёс руу ирсэн. Энэ талаар сонссон хөтлөгч би үргэлж хүмүүст ингэж зөвлөдгөө. Танилцаад шууд хайртай болчдгүй маа. Нэг жил орчим бие биенээ таньсны дараа үерхсэн нь маш зөв шийдвэр гэдэг. Ингээд удалгүй тэд хамт амьдрахаар шийдэж бүх зүйл сайхан байсан бөгөөд ирээдүйн амьдралаа ярилцаж хурмын ордон хүртэл захиалсан. Анхны төлөвлөгөөгөөр 9 сард гэрлэх байсан ч хурмын ордонд очиход 4 сард ганцхан сул өдөр байгааг мэджээ. Бүх зүйл хурдан өрнөж хурим болоход ердөө 2-7 хоног үлдэв. Гэвч хамт амьдрахад Сэнгэлийн хэлснээр Сойвагийн хуур гинэд хүрдэг. Яг л унтраалга асаасан юм шиг. Өглөөс ирээд жижиг зүйлээс болж дуугаа өндөрсгөх үе олон байдаг гэж ярьсан. 시끄러. 문 닫아. 그러니까 내가 하기로 했으면 굳이 나한테 맡기던가. 오빠야말로 오빠가 다 맞는 줄 알아. 내가 몇 마디를 했다고 다 아유, 너무 싸우네. 맞대. 머리카락 내가 다 뽑아주겠다잖아. 있는 게 이뻐. 아! 아니야. 끝나? 아까 좀 장난 좀 적당히 치고 대답해. Нэг өглөөдөд хурмын цахим урилгаа засчаад Сэнгэл би хийх бүх юмаа хийчлээ. Чи зөвхөн дансны дугаараа бичих гэхэд Сойва. Чи өмнө нь дансны дугаараа оруулахгүй гэж хэлсэн мэдтэй гэдэг. Сэнгэл бичдэг хэсгийг нахаар бичмээр санагдлаа гэж хэлсэн нь Сойвагийн уурыг хүргэж өмнө нь энээс олж бөө юм босон. Дээрээс нь чи анх 100 уурыг гэсэн мөртлөө одоо өөрийнхөө танилуудаас 250 өрцөн байна гэд тэдний арай маш хурдан хэрүүлж хуурлаа. Өглөө олгоо ингэж эхэлдэг гинэ. Сэнгэлийн хэлснээр Сойвагийн сэтгэл санаа шууд нүүрэн дээр нь харагддаг. Хэрвээ ямар нэгэн зүйл таалагдахгүй бол тэр даруй дууны өнгө нь өөрчлөгддөг гэхэд Сойва би буруу зүйлийг зүгээр хараад өнгөрч чаддаггүй. Хэлэхгүй өнгөрөх юм бол бүр их бухимддаг гэж тайлбарласан. Хурмын урилгын дараа тэд машиндаа сууж бас л жижиг асуудлаас болж дахин маргалтав. Хэдхэн секундын өмнө тайван ярилцажсэн хоёрын дахин хоорондоо хүүтэн урамсгалтай болжээ. Бичлэгийг үтсэн зөвлөх та хоёрын асуудал том зүйл биш байна. Харин хоёулаа өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж оролддог. Нэг нь ярьж эхлэхэд нөгөө нь сонсдоггүй. Нөгөө нь тайлбар хийхэд эхнийх нь бас сонсдоггүй. Ингээд яриа биш хэнийх нь зөв болохыг тогтоох тэмцээн болж хувирдаг. Та хоёрын ярьж байгаа сэдв асуудал биш. Харин ярьж байгаа арга барил чинь асуудал. Энэ харилцааны хэм маягийг өөрчлөхгүй бол хурмын дараа асуудал улам томорно гэдэг. Нэг өдөр Сойва контент хийхээр зах руу хүн авахар явсан байна. Дэлгүүрийн зогсоолд машинаа тавихын өмнө Сойва энэ битгий тавиараа төлбөр гарна. Цаана үнгүй зогсоол байгаа гэж хэлсэн ч Сэнгэл түүний үгийг үл тоон машина төлбөртэй зогсоол тавьсан. Хүнсээ аваад ирэх үед касс нь 30,000 воны худалдаа авалт хийсэн байв. Хэрвээ 50,000 воноос дээш худалдаа авалт хийсэн бол зогсоол үнгүй болох байсан ч тэдний худалдаа авалт хүрээгүй учраас 3,000 воны төлбөр төлөх шаардлагатай болжээ. Үүнийг хараад Сойва уурлаж хэрвээ чи миний хэлснийг сонссон бол энэ мөнгийг төлөхгүй байх байсан гэхэд Сэнгэл үнийг огтөөр өнцгөө сарж зогсоолын мөнгө хэмнэхийн тулд хэрэггүй 17,000 воны бараа худалдаж авах нь илүү үргэлхэн. Тэрний оронд 3,000 вон төлөх нь илүү зөв сонголт гэдэг. Энэ үед асуудал дуусах боломжтой байсан ч Сойва замын турш чиний мөнгөний талаарх ойлголт буруу. Ингэж амьдарч болохгүй гэж дахин ярьдаг. Сүүлдээ Сэнгэл би бурууга хүлээсэн байна. Одоо энэ яриагаа болиё гэж олон удаа хэлсэн ч Сойва үргэлжлүүлсээрээс нь тул Сэнгэл машинаа зогсоогоод
Одоо хар хайрцагны бичлэгээ үзье. Хэнийх нь зөв байсныг тогтооно гэдэг. Бичлэгийг үзчихсэн хөтлөгч инээдээ барьж чадахгүй. Та хоёр үнэхээр 3,000 воноос олж ингэтлээ маргалцсан юм уу? Би тэр 3,000 воны чинь төлөөд өгчмөр санагдчихлаа гэж тоглоомоор хэлсэн ч инээдний цаана ноцтой асуудал байлаа. Энэ хоёрын маргаан мөнгөний тухай биш. Хэнийх нь зөв бэ гэдгийг заавал батлах гэсэн тэмцээн байсан. Соливаа асуудал ихэлсэн бол заавал эцгийг нь үздэг. Харин Сэнийл буулт хийдэггүй. Ингэснээр нэг хэрүүл хэдэн цаг үргэлжилдэг. Хөтлөгч та хоёр хоёулаа дуугаа намсгахын оронд улам чангаруулдаг. Нэг нь 4-р бадаг хүртэл дуулах юм бол нөгөөх нь 5-р бадгийг эхлүүлдэг гэж хэлсэн. Маргаан ингэж дууссангүй. Ууралсан Сэнийл гинэт өөр нэг зүйл ярьсан. Тэр Соливаатай сүү тавихтаа үнтэй бугуун цаг бэлгэлсэн юм байна л да. Тэгээд ууралсандаа 3,000 вона ингэж харамлдаг юм бол би чамд ийм үнэтэй цаг авах хэрэггүй байсан юм байна гэд тэр цагаа буцааж зарахаар авч явжээ. Соливаа энэ талаар тэр цагийг зарцсан гэж бодоод доромжлуулсан юм шиг санагдсан гэж ярьдагч азар Сэнийл цагийг зараагүй машиндаа нуусан байжээ. Гэхдээ Соливаад энэ нь тоглоом биш байсан бөгөөд тэр үед анх удаа энэ үнтэй гэрлэх нь зөв гэсэн бодол төрсөн гэдгээ нуухгүй байсан. Зөвлөх Сэнийл ууралсандаа эд зүйлээр сүрдүүлэх нь маш буруу. Өнөөдөр цаг байсан бол дараагийн удаа өөр зүйл болж хувирна гэд Соливаад хандаж тааж бас хүний уурыг тасралтгүй өдөөдөг. Нөгөө нь нуурлаад эхэлснийг мэдсээрэж үргэлжлүүлж шахсаар агаад тесрэхэд хүрэгдэгэ гэдэг. Соливаа багада толгойдоо хүнд гэмтэл авч чихэн гэмтэж тэр цагаас хойш чанга дуу чимээнд маш эмзэг болсон. Зарим өдөр чихэн хүчтэй шуугаж өвддөг учраас тайван орчин түүнд маш чухалч Сэнийл үүнийг анзаардаггүй. Өглөө бүр ихнэрээс зэрэгтэй хөгжмөө чанга тавьдаг байсан. Соливаа олон удаа чих өвдөөд байна. Дуугаа жоохон багасгаад өгөөч гэж хүсдэгч Сэнийл удалгүй дахиад хуучин зуршил руугаа ордог байжээ. Хосын дараагийн зөрчил галт тоогонд гардаг. Соливаа ихэвчлэн хоолоо ээж аяг тавг угаах үргийг Сэнийл авсан ч асуудал нь тэр аяг тавгаа шууд угаадаггүй. Аяг тавг угаагчийг дүүрсний дараа нэг дор ажиллуулах дуртай. Ингэснээр угаалгын бодис баг зарцуулна гэж үздэг бол Соливаагийн хувьд хэд хоногийн турш бохир аяг тавг галт тоогонд овоолох нь ариун цэврийн хувьд муухай. Хоол ихэд ч төвөгтэй санагддаг учраас нэг өдөр тэгсэлгүй экстра ажиллаулдаг хүн байж ингэж бохир аяга овоолох нь зөв үү гэж уурлахад хитгэн аягны төлөө угаагч ажиллуулах нь дэмий үргэлгэн зүйл. Би өөрийн гэсэн төлөвлөгөөтэй хүн гэжээ. Мөн Сэнийл өдөр бүр яг нэг цагийг зөвхөн өөртөө зориулж өнгөрөөх хэрэгтэй гэж үздэг бөгөөд тэр цагт нь хинж түнд юм илж болохгүй. Хэрвээ амарч яхад нь хин нэгэн дуутахад бүр уурлаж 58 дахь минутан дээр намайг дуутах юм бол нэг цагийг дахиж эхнээс нь тоолно гэдэг. Тэд хамтдаа контент хийдэгч зураг авалт хийх өдөр Сэнийл өглөөс иргүй унтсаар агаад бүтэн 1, заримдаа 2, 3 цаг өнгөрөх тохиолдол байдаг гинэ. Хосын яриаг сонсон зөвлөх та хоёрын асуудал зөвхөн зан ааш биш. Амьдрах хэв маяг нь баг бүх зүйл дээр эсрэг тесрэг юм байна. Нэг нь бүх зүйлийг урьдчилж төлөвлөж цаг баримталдаг бол нөгөө нь тухайн үеийн сэтгэл санаа нөхцөлдөө тулгуурлан шийдвэр гаргадаг. Нэг нь асуудлыг тэр дор нь ярьж шийдэхийг хүсдэг бол нөгөөх нь төр зогсоож дараа нь ярилцахыг илүү хүсдэг. Харамсалтай нь хинэнч нэг нэгний ойлгохыг оролддоггүй учраас маш жижиг асуудал хүртэл том хэрүүл болж хувираад байна гэдэг. Соливаагийн хэлснээр Сэнийлтэй хамт амьдраад удажгааж тэд бараг гадуур болцдгоо. Сард ганц удааж болов кино үзэх, эсвэл гар гараасаа хөтлөөд гудамжаар алхах, хамт кофе уухыг, хамтдаа байхыг хүсдэгч Сэнийл ийм санал гаргах бүрт ядарч ийн. Би гадагшаа гарах дурггүй. Наад кино ч удахгүй цацагдчихна гэх мэтээр татгалцдаг гинэ. Харин энэ талаар Сэнийл миний хувьд бид өдөр бүр хамт байгаа нь болцоо. Бид нэг гэрт амьдарч хамт хооллож, хамт ажиллаж байна. Надад энэ л хангалттай гэхэд Соливаа энэ тайлбарыг огт хүлээн зөвшөөрсөнгүй. Тэр чинь хамт амьдрах, харин болцоо бол өөр зүйл. Би чамаас өдрөө болгон юм гуйдаггүй. 2 сар болоод нэг удаа гадуур гарахыг л хүсдэг. Зүгээр л болцохын тулд чамаас зөвшөөрөл авчих юм шиг санагддаг. Дээрээс нь чи байнга дургүй царай гаргадаг болохоор дараа нь дахиж санал гаргахаасаа хүртэл эмээдэг гэхэд Сэнийл би гадуур гарахыг хүсээгүйдээ биш. Гэхдээ хамт байхдаа ч жаргалтай байдаг болохоор гадуур заавал явах шаардлагагүй гэж боддог гэхэд зөвлөх. Чиний ойлгодог хайр, нөгөө хүний мэдэрдэг хайр хоёр заавал адилхан байх албагүй. Чиний хувьд гэртээ хамт байх хангалттай гэж болно. Харин түүний хувьд хамтдаа дурсамж бүтээх нь хайр халамжийг илэрхийлэх гээд шийдвэр гаргах цаг болоход Сэнийл энд ирэхээс өмнө сүгэ цуцлах бодол байгаагүй. Харин нэвтрүүлэгт орсны дараа тэр бодол бүрэн бүсэн алга болсон гэдэг бол Соливаа бид 2 жил хагасын хугацаанд үгэрхсэн ч би түүнд бүрэн итгэж чадсан эсгээ мэдэхгүй байна. Одоо ч зөв шийдвэр юу болохыг сайн мэдэхгүй байна гэхэд зөвлөх. Гэрлийн өмнө айж эргэлзэх нь хэвийн зүйл. Гэхдээ өнөөдөр чи өөрийнхөө шийдвэрийг зоригтой гаргах хэрэгтэй гэхэд Соливаа Сэнийл рүү хараад би сүүгээ цуцлахгүй гэснээр хоёр тал хоёулаа гэрлэхээр шийдсэн. Гэвч зөвлөгөө тэдэнд хурим болохоос өмнө заавал биелүүлэх ёстой хэд хэдэн дүрм гаргаж өгчээ. Нэгдүгээрт хэрүүл хийхдээ хашгирахгүй. Хэрвээ уур хүрх юм бол төр завсарлаж 2 цагийн дараа тайван ярилцах. Хоёрдугаарт 3,000 вооны тухай дахиж хизээж ярихгүй. Тоглоомоор ч гэсэн энэ сэдвийг зөвхөхгүй.
Хэрвээ хэн нэг нь дахин 3,000 вон гэж маргаа эхлүүлвэл 300,000 воны торгууль төлнө. 3 дугаарт Солива үүнийг хий, тэрийг битгий хий гэж байнга захиран тушаадаг байсан. Цаашдаа хийж өгөх үү гэж ээлдгээр хүсэж байхаар тохиролцжээ. 4 дугаарт битгий гэсэн үгийг аль болох хэрэглэхгүй. 5 дугаарт Солива өмнө нь 30,000 воноос дээш зүйл авах бол заавал надтай яар гэдэг байсан. Харин Сэнгэл ядаж 200,000 вон хүртэл өөрөө шийддэг байхыг хүсжээ. Эцэст нь Сэнгэл Соливороо хараад хурим болоход 12 хоног үлдлээ. Өнөөдрөөс эхлээд чиний хүссэн болгоныг хичээж биелүүлэх болно гэдэг бол Солива би ч гэсэн чиний хүсдэг ихнэр болохын тулд хичээнэ. Хамтдаа аз жаргалтай амьдарцгаая гэдэг. Хөтлөгч чи надад сайн хандвал би ч бас сайн хандна гэж битгий бод. Харин чи алдаа гаргасан ч би их л сайнаар хандна гэж бодож сурах хэрэгтэй. Ханаа магтаж урам өгчээ. Тэгжээж гэр бүл аз жаргалтай байдгийн гэсэн үнэтэй зөвлөгөө өгөөд нэвтрүүлэг дуслаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт гэр бүл болгонд байдаг жижиг гэж боддог асуудлын талаар гарахаас гадна хүн болгон амьдралдаа хэрэгжүүлж болохоор үнэтэй зөвлөгөөнүүдийг өглөө. Асуудалгүй гэр бүл гэж байдгүй. Харин тэр асуудлаа шийддэг гэр бүл гэж байдаг. Ингээд өнөөдрийн бичлэг маань дууслаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.